Тогны мөнгө айгу өндөр гараад сая манайх чинь 706,000 төгрөг гараад тэрний шөнийн тарифанд нь 205,000 хөнгөлөгдөөд 501,000 төгрөг төлсөн. Ер нь иймэрхүү байдалтай байх үед бол барилгыг юугаар чадаагаад ер нь халахгүй байх. Бидний хэлж байна. Барилга байгууламж дулааж ирснээр таны тогны зардал хамгийн багадаа 50% хэмнэгдэнэ. Энэ 1000 энт тэн маань хаасан ч гэсэн гэрээ маань дулаач чадахгүй. Энд дулаан чинь гатгшаага гараад байгаа болохоор гэр маань дулаацх байгаа юм байна гэдгийг ойлгоод одоо ер нь бол дулаалъя л гэж бодож хамгийн түрүүнд дээрээс тийм шийдэл төрөл хийж байна гэж юм. Дотор гарын температур нь бас нэлээ муу муу буюу нэг 14 15 градустай байна. Энэ гадаргуу дээр яг төв цэг дээр нэг ойролцоогоор 10 градус хамгийн бага температуртай хэсэг дээр нэг 5.4 градус ч гэдэм те тэр орны хэсгээр ийм энэ дээр бол бүр нэг ойролцоогоор хамгийн бага зэг нь бол бүр 0 градустай зааж шүү дээ. Таазан дээрх температур бас л 13 гарантай 14-тэй байна гэдэг. Шал бол бас л 14 градус. За тэр цонхны доотлын булыг хэсгийг та бүхэн харж байгаа бох. Гээд харлаад ирж байна те. За энэ маань өөрөө эргээд энийгээр битүүмжил алдагдсан буюу нэлээд зай завсар гарцсан байна гэсэн. Тэгэхээр ер нь иймэрхүү байдалтай байх үед бол барилгыг юугаар чадаагаад ер нь халахгүй байх гэсэн хамгаалал байна. Учир нь юу гэхээр яг хуу зодож буюу маш өндөр эрчим хүчээр халааж болно. Гэхдээ энэ маань үр ашиггүй дээрээс нь нэмээд эдийн засгийн хувьд бол тийм төдийлөн үр дүнтэй арга бишээ гэсэн үг. Тухайн өрх маань одоо халаалт нь хүчрэхгүй байгаа учраас хоёр өрөөгөө хаагаад өгсөн байна л да. Техникийн хэлж байна. Барилга байгууламж дулааж ирснээр таны тогны зардал хамгийн багадаа 50% хэмнэгдэнэ. За 50% хэмнэгдэхээс гадна юу гэхээр за 50% хэмнэгдэггүй мэхэд ядахна та энэ өрөөнүүдэд ашиглах боломж нь бүрдэнэ. Энэ одоогийн төлж байгаа төлбөрөөр. Эрчим хүчийг хэмнэх хамгийн зөв шийдэл нь юу вэ гэхээр дулаалгал юм. Энэ тухайн барилга маань одоо ойролцоогоор 5 кВт халах ийм барилга байхгүй 5 кВт цагтаа эрчим хүч хэрэглээд нэг цагт. За үүнийг яаж бууруулах вэ гэхээр дулаалга хийж өгвөл тэр хамгийн багадаа 3 кВт болох боломжтой. Хамгийн их эрчим хүчийг хэмнэдэг хамгийн хямдхан шийдэл нь дээврийн дулаалга. Одоо танах сайн нэг хятад шилийн хүн дэвшчээ дээр нь юм асгацсан байна шүү дээ тий. Тэгэхээр энэ маань өөрөө нэгдүгээрт буруу бахна гэдэгсэн. Хоёрдугаарт юу гэхээр дулаагаар ч өөрөө дээшээ хөрдөгчөөс тэнд дулаалдаг их баг. Өчлөн бүгдчихдээ. Сөрөг дулаалчихгүй бол айлын булан эсгүүдийн тавилгын арга хөлрөөд идэг. Тэгээ одоо энэ ачааллаар нь одоо эдний сая хэмжиж үзсэн шүү дээ. Одоо энэ 22.6 ампер авж байна гэдэг чинь тус хэрэглэгч маань гэртээ 4.9 кВт-ийн халаагаар залгацсан байна л гэж. Энд бол ачаалттай ажиллаж байна л гэсэн үг шүү дээ. Манайх одоо энэ сарын ингээд цэглэгааны төлбөрээр өндөр гарсан. Тэгээд одоо ингээд уулын нэг чинь ингээд одоо сайхан ингээд таймер ингээд гэрээ ингээд цэглэгаанаар ингээд халаачвал айгүй цэвэрхэн, нэг хүүхдүүд маань цэвэрхэн, хоёрт гэр орон цэвэрхэн, гуравт юм бол ингээд надад бас гэрээ эзэгтэй миний хувьд ингээд гал мал түлээд ингээд агаагүй сайхан цэвэрхэн ачаал багтай гоё сайхан цэвэрхэн гэж удаад тогоор тэн аваад ингээд яасан баггүй ингээд тогоор цэглэгаанаас ингээд халаах шийдвэр гаргаад ингээд хийсэн чи тогны мөнгө айгүй өндөр гараад тэгээд асуудал жоохон тиймэрхүү байгаа л тэгээд сая манайх чинь 706,000 төгрөг гараад тэрний шөнийн тарифанд нь 205,000 хөнгөлөгдөөд 501,000 төлсөн. Гэтэл энэ нэг халаалт аваад ингээд авахтай гадаа гаг байхад ингээд бас хэсэг сайхан дулаах юм байна. Тэгэхэд бас ч гацсангүй гаг байсан байхгүй. Тэгсэн чи гадаа хүүтэрч бүр илүү хүүтэн болоод дахиад авшиг. За энэ халаалт ер нь их худлаа эдийн биш үү? Худлаа тогны мөнгө гаргаад байгаа юм шүү гэж заримдаа бодчихсон. Тэгээд ингээд бодонгот одоо ингээд би цогныхын цугтаа сахисийдэг байхгүй. Тэгээд би бодсон дээсээс хийгээл яг энэ үүднээсээ хийгээл ерөөсөө л яг энэ тэндээс манайх амар сийгж байгаа болохоор энэ 1000 энт тэн маань хаасан ч гэсэн гэрээ маань дулаач чадахгүй. Энэ дулаан чинь гатгшаага гараад байгаа болохоор
Герман дулаацах байгаа юм байна гэдгийг ойлгоод одоо ер нь бол дулаалъя л гэж бодож хамгийн түрүүнд ерөөс тиймээс шийдэл төрөл хийж байна гэж юм. Хан, дээвэр, шал гэд бүтэн битүүнцсэн байдлаар 15-аас 20 см-аар дулаалахаар базаалт чулуун өнгөө бол айлдаа авчирсан байна. За энэ юу гэхээр ерөөдөө дулаалгын бүх материалын стандарт нь ерөөдөө ханыг бол багадаа 15-аас 20, дээврийн дулаалгыг 20-аас 30 см дулаалах технологитой байдаг. За байшингийн үндсэн хийцийг дулаалгын зөв материалаар стандартын дагуу зөв дулаалснараа байшин дотор байгаа халуун агаарыг тусгаарлах буюу дулаан алдагдaltaгүй байна гэсэн үг. Нэг удаагийн зардал гаргаад дулаалга хийгдснээрээ цаашдаа олон жилдээр бүх аж ахуйн нэгж болгон иргэдээс гарах санхүүгийн зардлыг бас маш хэмжээгээр бууруулж өгнө гэсэн үг. Ингийн электрон тоолгорыг одоо ингээд бүрий смарт тоолгороор барьж шорч байна. Хоногийн 3 тарифаар тооцох маань бас ашигтай байгаа. Оройн 5 цагаас оройн 9 цагийн хооронд хэрэглэгч маань тогноохон мөнгөг маш ингээ хэмж чадах юм бол тухайн айлын өрөө хэрэглэгч яваа захилгаа хэрэгслээ маш хэмнэх боломжтой байгаа байхгүй. 5 цаг бол чинь одоо өндөр хэрэглээтэй юмудаа багасгая тийм ээ. 9 цагаас хойш хэрэглэе. Шөнийн чин тариф өөргөө 113 төгрөг буюу маш өөргөө хямдхан тарифаар бодогдож явчихж байгаа шүү дээ тийм ээ. За ам хэдүүлээ энэ хэсэг дээр дулааны камераараа харж байхад бол жишээ нь 0-оос 18 градусын хооронд хэлбэлцэжсэн бол одоо энэ ч бол юу гэхээр хамгийн багадаа 15 градус үсээ явж байна. За энэ доотлын булан хэсгүүд дээр 0 градустай байсан бол одоо нэг 10 градус 9 градусыг загаа байж байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд гадаргуугийн нөгөө температур нь маш сайхан өксөж ирснийг харуулж байна гэсэн үг. Ийшээ яваад ирэхээр энэ хэсгийг ашигладгүй, хүүтэн байдаг учраас ашигладгүй байсан бол энэ хэсгээ бас давхар сайжруулалт хийсэн байна. Тэгэхээр шалан дээрх гадаргуугийн температур нэг ойролцоогоор 16, 17 градустай бол хэдүүдээ одоо таазруугаа харцгаая. Энэ таазан дээр за нэг 19 градус. Тэгэхээр юу гэхээр энэ барилгын ачлаг бүтээцүүдийн гадаргуу дээрх температурын зөрүү маш бага байдгийг харж байна. Тэгэхээр бага байх тусмаа хүнд нөгөө тав тухтай дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Тэгэхээр энэ дулаалга маань маш үр дүнтэй болжээ гэсэн үг. За одоо хэдэн тэн залгаатай байгаа? Манайх одоогийн одоо 2 тэн. 2 тэн залгаатай. Өмнө нь 3 гэх байх шиг байсан шүү дээ. Тийм. 2 тэн 1 тэн гэж За. Одоо тэгээ ухаалаг толортой болцсон, байшингаа дулаалцсан өшөө юм л гарах нь шүү дээ. Ачааллаа хэмжиж үзээд өмнөх ачаалтгаа харьцуулъя те. За одоо яг бодит ачаал маань 11.6 ампер буюу 2.5 кВт. Өмнө нь бол 22.3 буюу 5 кВт байсан шүү дээ. За одоо 11.7 буюу 2.5 кВт. 50% хэмжиж байгаа юм биш үү. Тэгэхээр таны цэглэг арчин хүчний төлбөр ерөнхийдөө 50-60 бол хэмнэгдэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ манайх ингээд гоё гэрээ гоё маш сайхан дулаалаад ингээд сар гарan болж байгаа байхгүй юу? Тогны мөнгө баг айгу баг гарсан би бас амар баяртай. Манайх чинь сая урд нь гараад ингээд
700 гараад ингээд хөнгөлөлтөө 500 болсон. Тэгсэн чинь сая 500 арай хүрээ гараад тэгээд хөнгөлөлтөө 300 мянган төгрөг гарсан. 310 мянга хэдэн зуутаа гарсан. Том өрөөндөө том тэнтэй, хойд өрөөндөө жижиг тэнэд ингээ хоёр тэнэр хаалгалтай хийж байгаа. Гэрээд бол ацуулж байгаа. Урд нь нэгэд манайх ч одоо тэн ингээд эцсээр нь тавиад их чинь гуруулан ингээ эцсээр нь тавиал гэрээ халаадаг гэсэн баг. Одоо тийхгүй шүү дээ, эцсээр нь тавихгүй нь дундчлаад нэг 70 эн чинь 100 хүртэл градустай байхгүй теоритой. Их чинь одоо бол 60-аас 70-ийн хооронд тавиад байгаа. Би ч урданд 100-аар тавьчаал утас нь нилээ хадангуут нь салгачаад буцаагаал жоохон утсыг хөргөөж байгаа дахиж салгаад ингээл явдаг байсан чи одоо тийхгүй шүү. Манайх биш ингээ аваад тавьсан байгаа ч тийм. Яг л нэг гоё нэг байранд амьдарч байгаа юм шиг гоё байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр цаашдаа бол иргэд маань бас одоо ийм дулаалгыг бас хийж ингэж гэрээ дулаалах юм бол маш бага зардлаар одоо энэ халаалтыг авснаар сарын нөгөө төлбөр маань одоо их бага гарах юм байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр айл өрхүүдийг ялангуяа дулаалгыг бас хийж ингэж цахилгааныхаа зардлыг, халаалтынхаа зардлыг бас бууруулах юм ач холбогдолтой юм байна. Нийслэлийн хэмжээнд шөнийн хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа 140 гаруй мянган айл өрх байдаг. Тэгээд эдгээр айл өрхүүд маань цахилгаан эрчим хүчний зарцуулалт бол маш өндөр байдаг. За энэ нь юунаас шалтгаалаад байна вэ гэхээр барилгын буюу сууцныхын дулаан алдагдал дундаж тооцоолоор бол 50 орчим хувиар илүү дулаан алдагдaltaй байна гэсэн ийм тооцоол бол гарсан байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотод байгаа нийт айл өрхүүд маань цахилгааныхаа төлбөрийг бууруулаа гэх юм бол барилгаа дулаалах хэрэгтэй байна. За барилгаа дулаалснаар таны цахилгааны төлбөр 50 орчим хувиар буурах ийм сайн үр дүн харагдаж байна. За дээр нь эрчим хүч бага зарцуулдаг ийм цахилгаан хэрэгслүүдийг ашиглах. За мөн 17-аас 21 цаг буюу оргил ачааллын үеэр хэрэглээгээ өөр цагуудад шилжүүлснээр бол цахилгааны төлбөр нь буурах. Дээр нь тухайн айл өрхийн одоо зардал буурах ийм одоо үр дүнгууд бол гарч ирж байгаа.